нууц. Авгаа удирдагчдын түүхээс. Моос нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Бид бүхэн дэлхийн гарамгаа удирдагчдын тухай цуврал нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Өмнөх дугаард Хүннүгийн Атила хааны алдар нэр хаанаас эхлээд хаа хүрснийг үзэж та бүхэндээ хүргэсэн. Харин өнөөдрийн дугаараар дэлхийн түүхэнд цэргийн гарамгаа удирдагчийн хэмээн өргөмжлөгдсөн Авгаа Чингис хааны тухай үзүүлэг болно. 13 дугаар зуунд их Монгол улсыг байгуулсныхаа дараа эзэн Чингис хаан амьдралынхаа явцад Аз, Европын олон нутагт эвсрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд нь энийг нь үргэлжлүүлэн тухайн үед соёл иргэншилт хүндрэлтөнд нээгдээд байсан хуурай газрын бараг ихэнхийг нь эзэлсэн тухай та энэхүү нэвтрүүлгээс хүлээн авч үзье. Энэ бол Азийн 13 дугаар зууны эхлэл байсан юм. Аз тивийн цээжинд ширүүхэн шуурга болж байна. Шуурга улам томорсоор Хятад руу орж дэлхийн хамгийн эртний соёлын нэгийг үгүй хийсэн юм. Дараа нь хүчээ авсан чигээрээ догшин шуурга баруун зүгийг чиглэж Афганистан, Персийг үнсэн товрог болгосон юм. Энэ шуургыг дагаад зогсошгүй сүрэг дайчид дэлхийн түүхэнд байгаагүй улсыг бий болгохоор давхина. Эцэст нь тэдний эзэлсэн газар номхон далайн эргээс төв Европын Даниу голын эрэг хүртэл 4000 миль урт болох юм. Монголын нууц авгоос зэрлэг бөгөөд чадварлаг дайчид гарч ирж дэлхийг сорихыг уриалсан удирдагчийн доор нэгднэ. Төв аймгийн овг аймагуд дунд эрх мэдлийг гартаа авч гарч ирсэн түүх дэлхийг үрд өөрчилсөн. Тэр бусадтай хамтарч шинэ газар нээж, шинэ газрын зураг бий болгосон. Гэхдээ түүний хүсэл биелэхэд хэдэн сая хүн амиа алдсан байна. Галзуу хүн, сууд ухаантан, цусанд орсон дайчин, гайхалтай улс төрч, улс гүрнийг бүтээгч, соёлыг устгагч гэд энэ бүгдийг хийсэн хүн бий. Тэрний нэр Чингис хаан юм. Чингис хаан айдас ба эзлэн төрөмгийлэлт. Арван 2 дугаар зууны сүүлээр дундад зууны Европ хөгжиж байхад дэлхийн нөгөө талд Хятадын соёл оргилд хүрээд байсан юм. Энэ хоёр эсрэг тесрэгийн дунд хүн амьдрах аргагүй зүйл ой мод тал нутаг байсан юм. Энэ бол одооны Монгол хэмээх Төв Азийн тал нутаг юм. Эрт дээр үед Хятадууд энэ газрыг зэрлэгүүдийн нутаг гэж нэрлэдэг байсан юм. Энэ нутагт хоорондоо дайдах нүүдэлчин овг аймагуд байсан юм а. Татарууд, монголчууд, мэргэд, найман тэднийг Хятадын хот суурьнууд довтлохоос сэргийлэхийн тулд Хятадын хойд хэсгээр агуу хэрмийг барьсан юм а. 1300 жилийн өмнө барьсан энэ байгууламж нь Хятадын эрх мэдэл, хүч чадлын бэлэг тэмдэг байсан юм. Гэвч 13 дугаар зуунд Аз тивийн төв хэсгээс шинэ аюул гарч ирсэн юм а. Тэр нь нэг хүн байсан юм. Тэр хүний нэр түүхэн хуудасаар дамжуулан биднийг айлгаж ирсэн. Тэр бол Чингис хаан юм. Гэхдээ дэлхийн хамгийн агуу, магадгүй хамгийн алдартай цэргийн удирдагч хүн болсон энэ алдартай хүний эхлэл даруухан байсан юм. Тэрээр 1165 онд Монголын талд төрсөн юм. Чингис хааны үүсэл хөгжлийн талаар Монголын нууц товчоо гэсэн сударт бичигдсэн байдаг. Тэр нь Чингисийг амьд байхад бус түүнийг нас барсны дараахан бичигдсэн дэлхийн удирдагч болсон хүний түүхийг бичсэн албан ёсны түүх юм. Түүнийг гартаа нөж атгаж төрсөн гэж ярьдаг. Энэ нь сайнны дохио байсан юм.
Энэ нь түүнийг агуу жанжин болно гэдгийг харуулж байсан гэж үздэг юм. Зарим нь түүнийг эзэгнэгч Баатар гэж боддог бол зарим нь түүнийг дарангуйлагч гэж үздэг. Перс, Орос, Хятадын бичээчид бүгд түүний талаар бичиж байсан. Гэхдээ нэр, онсаар үйл явдлууд нь ихэнхдээ зөрдөг байсан юм. Монголын нууц товчон түүний тухай болон түүний амьд үеийн талаарх хамгийн сайн мэдээллийн их сурвалж болдог байлаа. Залуу хаан төрсөн нутаг үүнээс илүү хүнд, үүнээс илүү харгас байж чадахгүй байсан юм. 12 дугаар зууны Монгол улсад өсөж торноход хүндхэн байсан. Монголчууд өөрсдөө хэд хэдэн бүлэг, гэр бүл овог байсан. Тэр үед тэдэнд нэгдсэн удирдагч гэж байгаагүй. Гэр бүлүүдийн хооронд үргэлж мөргөлдөөн үүсэх нь түгээмэл байсан юм. Амьдрал үнэхээр тодорхой бус байсан. Тэнд маш том газар нутаг байдаг. Гэвч байгаль орчин нь их харгас байсан. Дээр нь ямар нэг эзэмшил гэж байгаагүй. Сул дорой нь шууд өхнө. Хэрв цаг агаараас болж нас барахгүй бол хөршүүд чинь нас барна гэсэн үг. Хүч чадал гэдэг нь тооноос хамаардаг байлаа. Эрчүүд чадлынхаа хэрээр олон их нэртэй болдог байлаа. Чингисийн аав 2 их нэртэй байсан юм. Монголын хатуу ёс заншлыг дагахын тулд тэр Чингисийн их өвлөнг өөр овгийн өмнөх нөхрөөс нь хулгайлсан байна. Хүүхэд байхдаа Чингис 3 дүү, 1 охин дүү болон аавынхаа 2 дахь хатны 2 хүүтэй хамт өссөн юм. Чингисийн бага нас тухайн үеийн хөвгүүдийн адил байсан. Тэрээр анх их, морунах, хэр талаар нүүх гэх мэт. Нүүдэлчид гэрт амьдарч үргэлж газар нутгаа сольдог байжээ. Бэлчээр муудахад тэд хамаг юмаа хураагаад илүү сайн бэлчээрлүү явдаг байна. Хүүхэд байхдаа Чингис хүндхэн амьдралыг туулсан. Тэр зоригтой тэрслүү хөвөж түүний хайдаг ганц зүйл нохоо байсан гэж ярьдаг юм. Нохоо хуцах нь түүнийг айлгадаг байсан юм аа. Өөрийгөө шинжин эргцүүлдэг Чингис маш их хугацааг ганцаараа өнгөрүүлдэг байжээ. Тэр нэлээд ганцаардмал байсан. Тэр өөртөө зөвлөгч байсан. Миний бодлоор тэрний ачаар Чингис бусдаас өөр болж чадсан. Тэр бусадтай зөвлөдөг хүн байгаагүй. Тэр өөрөө шийдвэр гаргадаг байсан. Тэр ямар ч эргэлзэх зүйлгүйгээр өөрийн хувь заяагаа мэдэрдэг байсан. Тухайн үеийн заншлаар Чингис насанд хүрээд гэрлэх охиноо сонгох болсон. Тэр 8-аас 9 настай байхдаа эцэг эх нь түүнийг өөр овгийн Бөртө гэдэг охинтой гэрлүүлэхээр болсон. Аав нь Чингисийг эхнэртэйгээ хамт өсгөгээд тэр овогт орхиж байсан. Чингисийн аав өөрийн отог руугаа буцаж байлаа. Гэвч хувь заяаны төргөөр тэр татаруудын анчтын найран дээр таарсан. Тэд түүнд идэх уух зүйл санал болгосон байна. Гэвч түүнд мэдгэлгүйгээр тэрийг хордуулсан байна. 3 өдрийн дараа тэрээр гэрийнхэн гадаа ирээд үхлийн шарх авсан Исүхэ өвлөний гар дээр унсан байна. Чингисийг нэн даруй дуудсан ч хэтэрхий хожимдсан байна. Түүний эцэг аль хэдийн нас баржээ. Нөхөр нь байхгүйсэн тул омгийн бусад айлууд тэднийг орхиж Чингис гэр бүлийн хамгаалах үүрэгтэй үлджээ. Домгийн дагуу бол өвлөн Чингисийн амьдралд их нөлөөлсөн хүн юм. Тэр түүнд өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх нь чухал ч гэсэн амжилтанд хүрэхэд хамтын ажиллагаа чухал гэж хэлдэг байсан юм. Бас нэг алдартай домог байдаг. Тэр хүүхдүүдийнхээ өмнө нэг сум хугалж үзүүлээд
Энэ сум амархан хугарч байна гэж хэлээд 5 сум аваад хүүхдүүдэд наатахаа хуглаа гэж хэлсэн байдаг. Тэдний хугалж чадахгүй байхыг нь хараад хамтдаа бол ийм хүчтэй болно гэж хэлж байжээ. Чингис энэ сургаалыг үнэлсэн ч гэр бүл дотроо хагарал гарсан юм. Өвлний олон үүрэгтэй байсны нэг нь нөхрийнхөө 2 дахь эхнэрийн 2 хүүг харж хандах байсан. Эхнэр нь бас л тэднийг хаяад явсан юм а. Хагас ах дүүс болохоор тэдний хооронд их зөрчилдөөн гардаг байжээ. Нэг өдөр Чингис загас барихад нэг ах нь булаагаад авсан байна. Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр нумаа татаж түүнийг харваж алсан байна. Тэд түүнийг бай болгож ашигласан юм. Тэд хамтдаа тэднийг өрхөнд оруулсан юм. Энэ түүхэн сургамж нь Чингисийн замд хөндлөсөж болохгүй гэсэн утгатай. Залуу байсан ч хамаагүй. Тэр үнэхээр харгас байсан юм. Агуу хаан болох Чингис дөнгөж 13 настай байхдаа л хүний амь хороосон юм. Гэвч энэ дөнгөж эхлэл. Удахгүй болох зүйлийн хөв заяаны дохио байсан юм. Чингис хаан 1180 онд 15 нас хүрэхдээ морь сайн ундаг, ах дүүсээсээ биеийн хөгжлөөрөө илүү анд сайн болсон байсан юм. Тэд шууд түүний үгэнд орж түүний санаачлагыг дагдаг болсон юм. Ээж нь түүний хүчийг мэдэрч гэр бүлээ удирдах эрхийг өгсөн байна. Түүний нэр хөрш овгуудад төвлөө. Гэвч хээр талын харгас ертөнцид үл итгэлцэл, сэжиглэл үргэлж байсаар ирсэн. Хүн бүр түүний алдар нэр төгөж угааг нааштай хүлээж аваагүй юм. Эцэг нас барахад тэдний гэр бүлийг хаяад явсан овог түүнийг ирээдүйд аюул занал хийлэл болно гэж айсандаа түүнийг хорохоор шийдсэн байна. Нууц товчоонд тэднийг Чингисийг барихаараа тэдний отог руу дайрсан гэдэг. Гэвч тэр зүгтж чадсан юм. 9 өдрийн дараа түүнийг ядарч туйлдсан байдалтай олжээ. Түүнийг хар гэрт хорж, хүзүүнд нь модон дөнгө зүүж, түүнийг хоригдлоо болгожээ. Хэдэн өдрийн дараа нэг найр болсон байна. Түүнийг барьсан хүмүүсийг баярлаж байхад тэр түүнийг харгалзаж байсан залууг ялан дийлж, хар гэрээс зүхтэж, голд унсан байна. Мэдээж түүнийг зүгтсныг хүн болгон мэддэг. Дараагийн бүлэгт түүнийг ямар залтай, сэргэлэн хүн байсан юм. Учир нь тэр дөнгө зүгээд шууд зүгтхийн оронд эргээд хар гэрт орж дотор нь байсан харуул дахин төгшүүр зарлаж чадаагүй юм а. Ингээд тэр түүнийг сүрдүүлж намайг энэ гэрт байгааг мэдх юм бол би тэдэнд намайг голд байхыг харж хаад хэнд ч хэлээгүй гэн. Чи одоо надад туслах ёстой. Чи энэ дөнгийг салгаж надад унааны морь өгөх ёстой гэж. Тэгсэн чи зүг болж тэр газар дээрээ маш ухаалаг сэтгсэн байгаа. Чингис тэр хүний тусламжтай зүгтж чадсан юм а. 1182 онд Чингис 16 настай байхдаа гэрлэх цаг болсон гэж шийджээ. Тэр аавыгаа нас барах үед сүй тавьсан бүртэйг авахар ирсэн байна. Хурмын бэлэг болгож охины гэр бүл түүнд булган дээл бэлгэлсэн байна. Тэр эхнэрээ гэртээ авчираад эхнэрээ ээж дээрээ үлдээн шин дээлээ өмсөөд ойров давхсан байна. Тэр булган дээлээ аваад талигач эцгийн найз Ван хаан тойролд бэлгэлсэн юм. Гэхдээ энэ бэлэг нь утга дагуулсан байсан юм. Монголын ёс заншлаар хамтрахын тулд бэлэг өгдөг байсан. Энэ нь бараг л үнэтэй бэлэг өгч түүнийг хүндэтгснээр түүний тусламжийг худалдаж авна гэсэн үг юм. Чингис тойролд гэр бүлийн хайж одсон овг аймгийг эргүүлэн авахд туслаач гэж гуйж. Тойрол түүний гуйлтыг хүлээн авч туслахаар болжээ. Чингис тойрол нарын хамтрах болсон тухай мэдээд харж удалгүй бусад овгууд тэднийг дэмжиж овгийг сэргээхэр болсон байна. Тэгтэл гэнэт нэгэн харамсалтай юм болжээ.
Нэгэн өглөө мэрэгдийн дайчид Чингисийн овг руу дайрчигнэ. Чингисийн эцэг тэднээс өвлөн ихийн булааж авсан юм. Одоо тэд Чингисийн овогт байсан эмэгтэй бүрийг хулгайлж өшөө авахаар ирсэн байна. Чингис гэр бүлийнхэнтэйгээ хамт зугатааж чадсан байна. Гэвч тэр дундуур залуу эхнэр нь орхигдсон байна. Чингис түүнийг хаягдаж үлдээд мэрэгдийн гарт хувь заяага мэдүүлсэнийг ойлгож байлаа. Тэр эхнэрээ мэрэгдэд үлдээх шийдвэр нь ерөнхийдөө бууж өгсөнийг илтгэж байгаа. Энэ нь стратегийн шийдвэр байсан. Тэр өөрийгөө болон өөрт нь үлдсэн цөөн хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байсан юм. Чингис эхнэрээ аврахын тулд үлдэж чадахгүй байсан юм. Чингис хоёр дүүгийн хамт тойрлын овг руу яран очиж булган дээл бэлгэлж бий болгосон харилцаагаа ашиглах цаг болсон юм а. Тойрол ингэж хэлсэн байна. Үгэндээ эзэн байж булган дээл өгсөний хариуд би мэрэгдийг дарж эхнэр бүртийг чинь эргүүлж авчирна. Монголын нууц тавчаа. Тойрол Чингисийн багын анд хөрш овгийн Ван хаан жамуухын тусламжийг авсан байна. Сарын дотор тэд 5,000 цэрэг цуглуулж Чингисийн эхнэрийг хайхаар морджээ. Мэрэгдийн эд хөрөнгийг авна гэсэн бодолдоо хөтлөгдсөн дайчид тэднийг хүйс тэмтэрч эмэгтэйчүүд мал сүргийн дээрэмджээ. Тэд мэрэгдийн отогноос бүртэг олсон байна. Бид бүртэйг мэрэгд барьсны дараа юу болсныг мэдэхгүй. Гэхдээ бид Монголын нууц товчонд мэрэгд бүртэйг хорих үедээ удаа дараалан хүчирхийлсэн гэсэн санааг илэрхийлсэн байдгийг мэднэ. Бүртэйг аврах үед жирэмсэн болсон байжээ. Түүнийг Чингисийн овогт ирсний дараахан хүү төрсөн байна. Үүнээс хойш жилүүдэд энэ хүү мэрэгдийн хүү эсвэл Чингисийн хүү гэдгийг тодорхойлж чадаагүй юм. Мэрэгдийн аюул байхгүй болсон тул Чингис эхнэрийг эргүүлэн авчирхад тусалсан багын анд жамуухтайгаа харилцаагаа сэргээсэн байна. Гэвч тэдний харилцаа улам сайжирч удалгүй тэдний овг аймагуд нэгдсэн байна. Тэдний нөхөрлөл улам цэцэглэж тэд салшгүй андууд болжээ. Чингис жамуухнаараа цусан ах дүүс болж бие биенээ харж хандаж явхаар андгаалжээ. Тэд үдэш орой найр наадам хийж шөнө нь нэгэн дээвэр дор нойрсдог байжээ. Тэд бүтэн жил хагастай хамт байсан юм. Монголын нууц тавчаа. Чингисийн эхнэр хоёр тэднийг хардаж эхэлжээ. Тэд жамуухын талаар хар муу цуу тарааж тэдний нөхөрлийг салгахыг оролджээ. Тэдний нөлөө байсан уу? Эсвэл Чингисийн эрх мэдэлтэй болох хүслээс болсон уу? Бүү мэд. Гэхдээ тэр жамуухаас холбоогоо тасалсан юм. Энэ явдал 1185 оны зуны ихэнх сард болсон юм а. Тэд хамтдаа ард иргэдээ аваад шинэ бэлчээр хайж явсан юм. Жамуухо голын ирэг дээрх шимтэй хөрсөн дээр буухад Чингис найзынхаа зогсоорой гэсэн үгийг үл тоомсорлож цааш давхисан байна. Ингээд тэд салсан юм. Чингис эргэж харалгүйгээр ард иргэдээ араас нь гүйцэж иртэл уулын орой дээр зогсож байжээ. Гэвч түүнийг эргэж харахад зөвхөн түүний ард иргэд бус жамуухын хүмүүсийн зарим нь түүнийг дагахаар шийдсэнийг харжээ. Хэд хоногийн дараагаас ч түүний араас өөр овог аймгийн хүмүүс түүнтэй нэгдсэн байна. Тухайн үед элт бус байсан ч энэ нь Чингисийг түүхийн домог болгох үйл явдлын эхлэл байсан юм. Би Чингисийг дэлхийг эзлэх эсвэл монголчуудын хамгийн агуу удирдагч болно гэж төлөвлөсөн гэж бодохгүй байна. Энэ бүхэн аавыгаа нас барснаас хойш амьд гарсан түүхгээд ар араасаа болсон үйл явдлаас үүдэлтэй. Яванда улам хөгжихийн зэрэгцээ тэр дагалдагчтай тогтоон барих хэрэгтэй болсон. Түүнд илүү ихийг эзлэх дарамт бий болсон. Гол нь тэр л байсан юм.
Чингистэй нэгдэхийг хүсээгүй хүмүүсийг хүчээр нэгтгэж байсан юм. Гэхдээ ихэнхдээ харгас арга хэрэгэлдэг байсан юм. Тэр эрх мэдэл, хүч чадал, эд баялагийг хүссэн. Монголчуудын хувьд эд баялаг гэдэг нь морь мал, сайн хувцас, дайсныхаа эмэгтэйчүүдийг олзлох байсан юм. Монголын нууц товчоонд хүртэл хөр шавгийг дайлж, адуу морь, эмсийн авах шиг сайхан зүйл гэж үгүй. Энэ чинь амьдралын баяр баясгалаа гэж бичсэн байдаг. Чингис сэтгэл зүйн тань хийхдээ маш гаргууд байсан. Тэр сэтгэл зүйн болон стратегийн шалтгаанаас бусдад айдас төрүүлдэг байсан. Тэр нэг хэсэг хүмүүс эсвэл ямар нэг овог аймаг руу дайрна. Дайрахдаа маш их хүч ашиглан дайрдаг. Тэгэхээр ингэж аимшигтайгаар алуулахаас айсан хүмүүсийг буулгаж авдаг байна. Түүний дайснууд монголчуудын дайралтанд өртгөөс айсандаа хэдэн мянгаараа түүнд бууж өгдөг байсан байна. Нэр хүндтэй бусдыг айлгадаг Чингист ард иргэд нь мятрашгүй үнэнч болсон байна. Тэрээр хараага алс холыг чиглүүлж ялалт өд догшин дайралтаа эхлүүлсэн юм. Энэ дайралт удалгүй соёлт улс орнуудыг түүний хөл доор оруулсан юм. Мянга 187 онд Чингис хаан өөрийн овг аймгийг бүрэн нэгтгэж чадсан юм. Гэхдээ тэр Монголын зах хязгаар хүртэл байгаа тархаа бутархаа овг аймгуудыг нэгтгэхийг хүсэж эхэлсэн байна. Түүнтэй нэгдээгүй овг аймгууд олон байсан. Тэдний нэг нь түүний хуучны анд одоо дайсан болсон Жамуух байсан юм. Тэд салж явснаас хойш харилцаагаа сэргээгээгүй юм. Жамуух болон түүнийг дагалдагсад Чингисээс зайгаа барьж байсан ч хизээж бүр мөсөн холдоогүй байсан. Хоёр овг аймгийн ард иргэд тогтворгүй эм найрамдлыг хадгалж байсан ч тэдний хооронд үргэлж төгшүүр байсан юм. Ялангуяа хил залгаануудаар илүү төгшүүртэй байсан юм. Нэг өдөр нэгэн маргаанаас болж дайн эхэлсэн юм. Чингисийн албатуудын нэг нь Жамуухын аймаг руу дайрч түүний дүүг хороосон байна. Элгэнсэн Жамуух энэ боломжийг ашиглан хариу довтолсон байна. Тэр Чингисийн овг аймаг руу дайрахад дайралт болно гэж бодоогүй байсан Чингисийн олон хүн амиа алдсан байна. Жамуух Чингисийн 70 ванг олзлон авч тамлан зовоож амьдаар нь тогоонд чанжээ. Энэ аимшигтай ялагдалд цочирдсан Чингис түүний хүмүүс эрх мэдлийн оргилд гарахад тусалж чадахгүй гэдгийг ойлгосон юм. Чингис албатуудаа дайны машин болгож дэлхийд өмнө нь байгаагүй дайчид болгохоор шийдсэн юм а. Тэд Төв Азад байгаагүй мэрэгжлийн арим бэлтгэсэн юм. Тэр нь үнэхээр агуу байсан. Тэр нь маш хөдөлгөөнтэй арим байсан. Харьцангуй жижигч гэсэн маш хурдан хөдөлдөг бөгөөд тэд шаардлагатай бол өдөрт 70 миль давхдаг байсан юм. Хоёрдугаар дайны үед цэргүүд танк, хөдөлгүүртэй техник хэрэгслийн хамт өдөрт 11 миль туулж хад сэтгэл хангалуун байдаг байсан. Монголчууд тэгэхэд өдөрт 70 милийг туулдаг. Илүү их шавхвал тэдний хурдан мордын хэсэг өдөрт 120 миль давхдаг байсан. Тэд итгэмээргүй хурдан байсан. Хүнд бэлтгэл хатуу сахилга бат эрчүүдийг тулаанд хурцаж өгсөн юм. Тэдний нэр хүнд цагаан хэрмийн цаана байрлах Хятад улсын Алтан улсад хүртэл хүрсэн байна. Алтан улсынхан тогтмол тэдний хот сууринг тонож дээрэмддэг татаруудыг хөөн зайлуулахын тулд Чингисийг өрссөн байна. Дээр нь татарууд нь монголчуудын эртний дайсан тул энэ боломжийг хүлээж байсан юм. Богино хугацаанд тэр ялалт байгуулсан. Татарууд бут цохигдсон байна. Гэвч энэ ялалтын Жамуух баяртай өгтөж аваагүй юм.
Дайсныхаа цэргийн хүч улам хүчирхэгжиж буугаас айсан Жамух Чингисийн аймаг руу дайрлаа. Чингис ч ийм зүйл болно гэж таамаглаж байжээ. Энэ удаа түүний хүч гинтийн дайралтанд өртөөгүй юм. Ингээд Монголын хээр тал цуснд будагдлаа. Жамуухыг дэмжигчдийг бүрэн ялахын тулд дахин 3 та тулалджээ. Жамуух зүгтж хээр талын баруун хойд нутгийн хүчирхэг овог аймаг Найманчуудын дунд хорогджээ. Тэд Найманчуудчиг бичиг үсэг газар тариалан хот суурингүй монголчуудыг басамжилдаг байсан юм. Чингис Жамуухыг Найманчуудтай хамт байгааг мэдмэгцээ. 80,000 морьтон цэргүүдэд дагуулсаар дайлаар одлоо. Энэ дайралтаар Найманчуудыг хүйс тэмтэрсэн байна. Жамуух дахин үхлээс мултарч үнэн чи дагуулуудын хамт ууланд бүгжээ. Гэвч монголчуудын өшөө авахаас айсан дагуулууд нь түүнийг Чингис хаанд барьж өгчээ. Хаанда үнэнч бус үл хүндэтгсэн байдлыг хараад гайхсан Чингис Жамуухын дагуулуудыг эмс үрсийн хамт цаазлах тушаал өгчээ. Чингис цуст маргааныг мартаж Жамуухыг өршөөх санал тавьсан ч Жамуухт татгалзаж цаазаар авахыг хүссэн байна. Түүнийг авсанд амьдар нь хийж алсан гэдгээ. Чингисийн хувьд энэ цааз хэтэрхий хүнд байсан юм. Тэр хуучин андаа зовж өгөхийг харж тэсээгүй бөгөөд хөөтөн цус далуурчин гэж хүмүүсийн боддог хүнээс гарамгүй сэтгэл гаргасан байна. Чингис зүгээр нэг алуурчин хүйс тэмтрэгч байгаагүй. Тэрэнд өгөөмөр сэтгэл гэж байсан. Нууц товчонд хүртэл хэд хэдэн удаа хүний амийг учир шалтгаангүй устгахыг цааргалдаг байсныг илэрхийлсэн тохиолдол байдаг юм. Хэд хэдэн удаа тэр өөрийн дайчдын дайралтаас хүүхэд эмсийг аварсан тухай гардаг шүү дээ. Тэр тийм ч төрөмгийн хүн байгаагүй. Нэг талаараа тэр хүч хэрэгэлсэн бүх үйлдэл бүрээ ямар нэг аргаар зөвтгөхийг хүсдэг байсан. Мэдээж цусан өшөө авах бол харгас үйлдэлүүдэд зөвтгөх нэг шалтгаан байсан. Гэхдээ энэ нь тухайн үед бол тийм ч ховор зүйл биш юм аа. Найманчуудыг дарснараа Чингис 2 сая гаруй хүний маргашгүй эзэн болсон юм. Ялалтын амт сайхан байсан тул тэр илүү ихийг эзлэх шуналтай болжээ. Тэр газар нутгийн өмнөд болон зүүн хэсгийн овг аймагуудыг овоо хараанда авчээ. Удалгүй дахин цуст тулаан эхэллээ. Түүний дайралт зэрлэг байсан бөгөөд түүний удирдлаганд нэгдээгүй бүгдийг устгаж байлаа. Энэ аян дайны үед Чингис хаан тулаан бүрийг өөрөө хянаж байжээ. Нэг тулаанд тэр амиа алдах төгсөн. Тэр хүзүүндээ сумны шарх авсан. Түүний цэргийн ур чадвар нь сайн жанжин сонгох байсан. Тэр нь түүний удирдагчийн амжилтанд үнэхээр их нөлөөсөн юм а. Түүний амьдралын үйл явдал, үйлдэл бүр түүнийг юмд маш бодит ханддаг мөртлөө алсын хараатай хүн гэдгийг харуулсан байна. Тэр тодорхой нэг зүйлийг тодорхой нэг үед хийх юм бол тэр нь хизээ нэгэн цагт ирээдүйд үр дүн гарна гэдгийг мэддэг. 1206 оны бар жил ард иргэд Чингис хааныг энэ зэрэгцэшгүй Далай хаанаар өргөмжилжээ. Ингээд тэр бидний мэдих цолыг албан ёсоор авсан. Хүмүүс бид чамайг Далай хаанаар өргөмжилж, бид дайсныг чинь аянга мэт бут нэргэж, танд дайсны хамгийн сайн сайхан охтыг өгнө. Хэрв таны зарилгыг зөрчвөл бидний эхнэр хүүхэд мал сүргийг авч бидний толгойг цавчаарай. Тэд андгаа тангаргаа өргөсний дараа
Хүмүүс түүнийг Далай их хаанаар өргөмжилжээ. Монголын нууц товчоо. Чингис хаан гэдэг үгийн утгын талаар эрдэмтэд ихээхэн маргалддаг. Энэ үг агуу төрөмгийллийн эзэн эсвэл далай гэсэн утгатай гэдэг юм. Гэхдээ Чингис өөрийн нүдээр далай үзээгүй тул энэ үг нэгдсэн удирдагч гэсэн утгатай байж болно. Тэр энхүү ард иргэдийн дунд бурхантай тэнцвэс эрх мэдэлтэй болсон юм. Гэсэн хэдий чи түүний амьдрал маш энгийн байсан. Тэр аян дайныхаа зай завсраар дахин хатан авч эцэг болдог байжээ. Чингис олон их нэртэй байсан. Уламжлал ёсоор бол доод тал нь 2 эхнэр байх ёстой. Түүний их хатан нь бүртэй байсан. Тэр 4 хүү төрүүлсэн юм. Хамгийн ууган хүү нь хамгийн асуудалтай байсан. Учир нь тэр дайсанд олзлогдсон байхдаа жирэмсэн болсон. Үлдсэн 3 нь гарцаагүй Чингисийн хүү байсан. Яваанда тэдэнд Чингис хаан эзэнт хүрнээсээ газар нутаг тасалж өгсөн байна. Чингис хаан одоо байлдын дагуулалтын томоохон мөрөөдөлд дарагдсан байна. Түүнийг өрн дуудаж, үргэлж түүнийг зовоодог байсан зүйл бол Хариат нутгаас нь цааш орших газар нутаг байсан юм. Ялангуяа цагаан хэрэмнээс цааших газар нутаг. Тэр гоо үсгэлэн биелээ олж, Чингис бэлтгэлээ базааж Хятадыг дайлаар мордсон юм. $1206 онд 40 настай байхдаа Чингис хаан Хятадыг байлдан дагуулах мөрөөдлөө биелүүлэхээр болсон юм. Тэр Овог аймагуудын Ван хаадыг цуглуулж, зүүн Монголын он мөрний хөндөд их хуралдаа зарласан байна. Энэ бол Монголын түүхэн дэх хамгийн том цуглаан байсан юм. Тэнд 400 гэр байсан гэж ярьдаг. Энд ирсэн хүмүүс адууны мах зооглож, найрлан наадаж, адууны сүүг эсгэж хийсэн айраг хэмээх согтууруулах ундаа зооглож байжээ. Найр наадам хийн гэхээр тасарч унтлаа согтдог байсан. Европчууд ирэхэд ялангуяа ламтнууд монголчуудын зэрлэг балмад байдал согтуурахыг хараад алмаа ирдэг байсан юм. Чингис өөрөө ч гэсэн согтууруулах ундаанд дуртай байсан юм. Тэр их ажил хэрэгч, зан аашийн хувьд их тайван хүн байсан. Түүний ганц дутагдал нь согтууруулах ундаа байсан. Монголын шилдэг удирдагчдын хувьд ч гэсэн согтууруулах ундаа асуудал байсан юм. Чингис одоо өмнө зүгт цагаан хэрэмний цаадах нутаг руу анхаарлаа шилжүүлсэн юм а. Гэхдээ замд нь Сяа улс, Тангуудын газар нутаг орчин үеийн хойд Хятад байсан юм а. Энэ бүсээр дамжин Төв Аз болон Европыг холбосон худалдааны зам дайрдаг байсан юм. Бараа бүтээгдэхүүн ачсан худалдаачдын цуваа Алтан улсын гайхамшиг, эд баялаг, хан хэрэмтэй хот, гол гаталдаг зам, эдгэр голууд дээр нисэх мэт хөвөх усан онгоц зэрэг түүхийг ярьдаг байжээ. Энэ бүхэн их хаанд сонирхолтой бөгөөд цоошин санагдаж байлаа. 1206 онд тэр өөрийн албатуудаас сорж үзсэн. Хэрэв тэд Сяа улсыг эзэлж чадвал Алтан улсыг ч эзэлж чадна. Хоёр жилийн дотор Сяа улсын газар нутгийг бүхэлд нь эзэллээ. Сяа улс их хааны өсөн томорч буй улсын нэг аймаг болжээ. Одоо түүнийг жинхэнэ шагнал нь хүлээж байлаа. Чингис Алтан улс руу найрамдлан гэлж явуулсан ч Алтан улс тэднийг сэжиглэж цаазаар авсан байна. Хэрэгтэй цагт нь татаруудыг хөөхөд тусалсан ч Алтан улсын хувьд монголчууд зэрэлгүүдээс өөр зүйл байгаагүй юм аа. 1211 онд Чингис 3 өдрийн найр хийж гэртээ ганцаараа эрж буй тулааны талаар бясалгасан юм. Тэр ээж хидтэй хүн гэсэн нэр хүндтэй байсан. Тэр хожим нь
Монгол бурхтын хамгийн хүчирхэг нь болох Хөх Тэнгэрийн үр удам гэж ярьсан байдаг. Миний бодлоор тэрэн улс төрийн цэцэн ухаантай хослуулснаар Чингисийг бурхны хүчтэй гэсэн ойлголт төрүүлдэгэ гэж бодож байна. Ард иргэдээ намайг сонс. Бурхан Тэнгэр надад ялалтыг амласан. Одоо бид Алтан улсаас өшөө авах дайнд бэлдэх хэрэгтэй. Монголын нууц товчоо. Чингис өсөн дайсан Алтан улсыг эзлэхээр дайлаар мордлоо. Түүний ард 4000 мордон цэрэг давхиж байлаа. Тэдний замд цагаан хэрэм саад болж байсан ч тэр нь ямар ч хаалт болж чадаагүй юм. Хятадын цагаан хэрэм нь олон талаараа ямар ч ашиггүй ажил байсан юм. Энэ үнэхээр үр дүнгүй ажил байсан. Томоохон хэмжээний нүүдэлчин армийн хувьд тэрийг давхад ямар ч асуудал байгаагүй. Хэрэг 30-40 мянган цэрэг нэг газраар хэрмийг нэвтлэх юм бол бүгд нэвтрлээ гэсэн үг. Тэднийг зогсоох юу ч байхгүй. Монголчуудтай байлдахын хамгийн аимшигтай зүйл бол тэд газар доороос цэргүүд гараад ирсэн мэт санагддаг юм. Тэд эцсийн уухай хүртэл маш сахилгаваттай дуу чимээгүй хөдөлдөг байсан. Хэнч тэднийг зогсоож чадхааргүй байдаг. Монголчууд тулаан бүрт амжилттай ялж байсан. Тэд ялагдашгүй байсан. Чингисийн харгас зан одоо дайснуудын хувьд бодит зүйл болж хувирсан юм. Олзлогдсон хүмүүсийг хүүхэд эмсийг тулаанд амьд бамбай болгон хэрэгэлдэг байжээ. Монголчууд хот сууринтуу дайрахтаа тэднийг урдаа гаргаж нутаг нэгтнүүдийн эсрэг сэлэм дадаах хэрэгтэй болдог байжээ. 1214 онд хааны цэрэг Алтан улсын нийслэл Жунду буюу одоогийн Бээжин хотод ирсэн байна. Энэ хот хан хэрмээр хүрээлэгдсэн сайн хамгаалалттай байжээ. Нэг жилийн турш тэд бүсэлтэнд байсан ч яванда Чингисийн инженерүүд дайралтын цамхаг шидэгч төхөөрөмж бий болгон цайз руу нэвтэрсэн байна. 1215 онд хот эзлэгдэж Чингисийн газар нутаг 2 дахин томорч хэдэн сая хүн түүний албад болжээ. Гэхдээ тэр ялалтаа удаан тэмдэглээгүй юм. Түүнийг төрлөх нутаг дуудаж байсан юм. Чингис хаан хотыг эзэлчгээд буцаад тал нутаг руугаа буцсан. Тэр хээр талын хүн байсан. Суурин газрынх биш. Тиймээс тэр төрлөх нутагт очиж нүүдэлж амьдарч байсан. Шинэ газрыг эзэлж улс бүрнээ өргөжүүлсэн Чингис хаан урд урдынхаас илүү догширч эхэллээ. Тэр одоо Хятадаас цааш орших баруун зүгийн шинэ газар нутгийг сонирхож эхэлсэн юм. Тэр нь Европын зах хязгаар юм. (1217 он гэхэд Европ хүрэх зам Хорезм улсаар дамжин нээлттэй боллоо. Одоогийн Афганистан, Узбекистан, Туркменистан, хойд Ираны газар нутагт оршиж байсан Хорезм нь султан эсвэл шейхийн удирдлагын доорх лалан шашинд улс байсан юм. Түүний сүр хүч газар нутагтай адил өргөн удам байсан юм. Чингис үүнийг олж мэдэж шейхтэй найрамдахыг хүссэн байна. Тэр тэдэнтэй инхийн гэрээ байгуулахын тулд Хорезм руу илч томилсон байна. Гэвч Хорезмын хил дээр цувааг нь дээрэмдэж элч нарыг алсан байна. Уур хэлэн хүрсэн Чингис шейх рүү дахин элч илгээсэн байна. Гэвч тэднийг мөн л алсан байна. Монголчууд элч нарт маш их итгэдэг. Тиймээс түүний элч нарыг ална гэдэг маш тэнэг шийдвэр. Чингис элч нарынхаа өшөөг авах хэрэгтэй бол тиймээс тэр хамгийн том аян дайндаа гарсан юм. Бараг 200 мянган цэрэг авч явсан. Энэ бол Төв Азад цуглуулсан хамгийн том цэргийн бүрэлдэхүүн байсан юм а. Монголчуудын Хорезмын мэдэлд байгаа лалын шашинт хүмүүсийн авч ирсэн сүрэл төсөөлхийн аргагүй байсан юм а. Өвхөл хагцал дайн тулаан дууссаны дараа
Чингис хааны эзэнт гүрэн зүүн хил нь шар мөрөн, баруун хил нь Каспийн тэнгис хүрчээ. Түүний нэг хүү тулаанд амь ирссэн тул Чингис Монгол руугаа буцах шийдвэр гаргажээ. Болзошгүй зүйлтэй тулахад бэлэн байдаг Чингис өөрийн нас барахад өөрийнх нь бүтээсэн улам томорч буй эзэнт улсыг авч явах залгамж халаагаа сонгосон. Бид түүнийг залгамж халааны талаар бодож байсныг мэднэ. Тэр аль хэдийн өөрийн хүү тулуйг бус өгөөдөг хаан ширээг залгамжилна гэж шийдсэн байсан. Үннийг хэлэхэд Чингис хааны залгамж халаа нь Монголын түүхэн дэх хаан ширээнээс болж цусд тулаан болоогүй түүхийн нэг хэсэг юм а. Эзэнт гүрэн нь асар том байсан юм. Чингис сайн удирдагчийн хэрэгтэйг мэдэж байсан юм а. Чингис хааны эзэнт гүрнийг хоёр дахь хүн удирддаг байсан. Монголчууд цөөхүлээ болохоор түүний бүтээсэн том эзэнт гүрнийг удирдах хүн хүч хүрэлцэхгүй байсан юм. Тиймээс тэрний хэрэгэлсэн тогтолцоо бол энгийн юм. Тэр хүн ам ихтэй хот суурин эзэлснийхэн дараа захирагч болон цөөн хэдэн хүмүүсийн цөөн тооны монголчуудаар сольдог байсан. 1226 онд Чингис хаан эцсийн аян дайнд мордлоо. Тэр 20 жилийн өмнө Сяа улсыг буулгаж авсан тангуудын босогчдыг дарахаар 185 мянган цэргүүдэд дагуулж явсан. Аян замдаа тэр морноос унаж хүнд дотор гэмтэл авчээ. Эх хэдэн сарын хугацаанд түүний биеийн байдал эрсмүүдж 62 настай дан 1227 оны 8 дугаар сарын 25-ны өдөр их хаан амьсгал хураажээ. Гэхдээ өдийг хүртэл түүнийг оршуулсан газар нууц хэвээр байна. Монголчууд түүний булшийг ухна эсвэл булшийн тонох үе гэж айж байсан. Тэд хүний оршуулсан газрын нуудаг заншилтай байсан. Тэд үүнийг хийхдээ нүх ухаж, цогцсыг хийгээд хэдэн зарц, морд, эд хөрөнгийн хамт шороонд булаад дээгүүр нь морд товшуулж газартай нь тэгшилдэг байсан юм. Чингис хааны өв залгамжлал түүний аж ахуй Хувлаа хааны үед бийсэн юм. Түүнийг хаан ширээнд байх үед Монгол эзэнт гүрний хэл 2 твийг хамарч байсан юм а. 1280 он гэхэд Монгол улс дэлхийн хамгийн том эзэнт гүрэн болсон юм. Баруун хэл нь Дунай мөрөн хүрч Оросын ихэнх хэсэг Москва, Киевийг багтааж хойд зүгт Уралын нурууд, өмнө зүгт Хималай хүрч зүүн талаараа Хятадыг, Солонгосыг эзэлсэн байлаа. Дэлхийд дахин ийм улс гарч ирээгүй юм. Чингис дэлхийн түүхэнд хамгийн агуу гүрний үндэс суурийг тавьсан. Энэ бол зөвхөн цэргийн байлдан дагуулалт биш. Яагаад Чингис чухал хүн бэ гэхээр түүнийг болон түүний хөвгүүд аж ахуй нарын хаан ширээг залгамжилсан үед бид зүүн болон барууныг шууд холбож чадсан юм. Энэ бол Чингисийн хамгийн том амжилт юм. Монголчууд Азийн ихэнх нутгийг эзэлсэн тул Аз тэвд инх тайван тогтож барууны ба зүүнний ертөнцийн шин санаа, хүмүүс, худалдаачид, технологиг чөлөөтэй солилцох боломж гарсан. Мордон дайчид Монголын тал нутгаас гарч дэлхийг шууруулж байлдан дагуулахаар гарсан үеэс хойш 800-ны дараа түүний үлдээсэн зүйл одоо ч гэсэн байсаар л байна. Чингис хааны өр удам өнөөдөр Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнуудад алдар нэрийг нь мөнхлөн хөшөө тусгал босгож үзэл сургаалыг нь судалсаар л байна. Мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, ойролт орнуудын тэр агуу орнуудыг хэрхэн эзэлсэн агуу сүр хүчийг Эрдэнэт бид өөрөөрийнхөөрөө тайлбарсаар байна. Өнөөдрийн дугаар ингээд өндөрлөж байна. Харин дараагийн дугаараар Европыг бүхэлд нь өөрийн хяналтандаа байлгаж чадсан
Дэлхийн түүхэнд цэргийн гарамгай жанжин байлдан дагуулж хэмээн бүлээн зөвшөөрөгдсөн Наполеон Бонапартийн амжилт. Амьдралын нууцыг та бүхэн тайлаарай. Хэдэн зуунд нэг л суултанд төрдөг. Тэд бол агуу удирдагч, бас дарангуулагч. Тэд дэлхийн ертөнцийг байлдан дагуулдаг. Өнөөдрийн дэлхийн ертөнцийн